Оросын эмэгтэйчүүдийн ИК-14 шоронд ял эдэлсэн Монгол бүсгүй. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын 34 настай Сэрчмаа гэх бүсгүй манай сонинд ярилцлага өгөхийг хүссэн юм. Тэрбээр хэлс хэрэгээр Оросын албаны улсын Мордовын шоронд 4 жилийн ял суужээ. Оросын шоронгийн овгор хүүхнүүдээс гадна Пүсириот хамтлагийн дуучин Надежда Толоконников бас нэр цуудаад нэр тамирчин Евгения Хасис нартай хамт хоригдож байжээ. Мөн Оросын нэрт хуульч өмгөөлөгч Светлана Бахманагийн галган байсан гин. Ингээд Сэрчмаа бүсгүй яриаг хүргэе. Ямар хэрэгээр шоронд орсон бэ? Би нөхөр бага насны хүү охин хоёртой аймгийн төв дээр тогтсон амьдралтай хүүхэн. 2006 онд санхүү эдийн засгийн дээд сургуулийг банкны Нябагоор төгссөн. Сэлэнгийн төв дээр барууны дэлгүүр бас эминсэн ажиллаулдаг. Ийм хүн мэдээж найгүй харт амигчин байх уу? Ядаж харт амиг хэрэгэлдэг бол аймгийн цагдаагийн элтэст бүртгэлтэй байна үсттэй. Би Бээжин ирээнээс бараа авч заримыг нь Омск хүртэл зардаг. Буцахдаа Наушки, Яхтар Оросын сайн чанарын бараа зөөдөг хүн. Бүтэн 3 жил ганцхан 8 хийсэн болохоор Оросын шалган гайлын ажилтнуудыг бараг ичнээ таньна. Наушкийн гайлын ажилтан Алексей Слепов намайг байнга дарамталж удаадараа ахуул авах гэж оролдсон. Тэр бүхэл чи бэлэг эрэхтэндээ доллар нуусан байна хэмээн тусгайлан өрөөнд оруулж хамаг хувцас тайлаад хүчинтхийг завдж байсан юм. Хягт Наушкийн гайлын ажилтнууд монголчуудад яаж дээрлэх үү бүдүүлэг ханддгийг манайхан надаар хэлүүлэхгүй мэднэ үз. Тэгэхээр нь би энэ тухай Наушкийн гайлын элтсийн дэд дарга Александр Логиновт гайлын ажилтан Алексей Слеповын тухай өргөдөл гомдол гаргасан. Энэ дагуу түүнийг шалгаад ажлаас нь 3 сар чөлөөлсөн юм билээ. Ингээд айдас ард тоцорлоо хэмээн 8-аагаа хийж яваад 2009 оны 11-р сарын 23-нд Наушкийн хил дээрээс шууд баривчлагдсан, тэнд саатуулагдсан. Эхлээд намайг сэтгэц мэдрэлд өөрчлөлт оруулдаг эм тариа хил давуулахыг завдсан гэсэн ял тулглаа. Удалгүй тэр нь эм тариа биш харт амх болж хувирсан. Үндсэндээ Слепов миний эсрэг хуурамчаар эрүүгийн хэрэг бүрдүүлсэн. Энэ харт амхны эсрэг ажилтдаг хуулийнхан болон бусад байгууллагад нэлээд нэмэр олсон юм. Оросуудын хувьд бусдад хуурамчаар хэрэг бүрдүүлж харт амхны хэрэг тунах нь жинхэнэ наркомануудыг хайснаас цагдаа нарын хувьд хамаагүй хялбар байдаг. Ингээд улаан үдийн мөрдөнд 3 сар хоригдоод шүүхээс 5 жилийн хорих алыг сонссон. Тэр үед Дорнод Сибирь читийн шорон руу явчихгүй юмсан гэж бурхан залбирч байлаа. Мордов мужийн парти тосгоны ИК-14-р эмэгтэйчүүдийн жиргэн дэглэмтэй ороход 4 жилийг өнгөрүүлсэн. Шорон таныг хэр өөрчилсөн бэ? Би энэ асуултанд их сонирн байдлаар хариулъя. Харин шорон надад их тос болсон. Харт амиг татаж үзээгүй ч гэсэн түүний хор овдлогдлын талаар нэлээд мэдлэгтэй боллоо. Бас их хэрсүү төвчээртэй болгосон. Наад зах нь орос хэлийг сайн сурлаа. Одоо хотод орчуулгын товчоо нэгээд ажиллах санаатай. Мордовын ИК-14 шоронд хэрвээ хоригдол харт амиг хэрэглэхийг хүсвэл тэнд дүүрэн байдаг. Шоронд харт амигны эсрэг кино, ярилцлага, лекцэнд их суудаг байлаа. Би тэр кино уулзалт ярилцлаганд идэвхтэй оролцож шоронгийн удирдлагуудын хараанд өртсөн. Миний амьдралыг нэг мөсөн өөрчилж хэлс хэрэгт хийсэн прокурор бол Евгений Гараничев байлаа. Энэ хүн гайлын ажилтан Слеповын үеэл гэдгийг хожим мэдсэн юм. Евгений прокурор намайг ИК-14 шоронд ирэхэд Мордовын прокурор найзтаа энэ муу монгол хүүхнийг чангалаараа хэмээн загсан юм билээ. Уг нь 2 жил 6 сарын дараа л хорхоос суллагдах боломж байсан ч прокурор зөвшөөрөөгүй. Тиймээс би шоронд 4 жил 2 сар ажлын 260 хоногоо нэмээд тэндээс суллагдсан. Шоронгийн гэгээтэй тал нь юу вэ та? ИК-14 шоронд сүм байдаг юм. Энэ бол шоронгийн хашаанаас харагдах цорын ганц өндөр байшин. Энэ сүмийг Анастаси Узорын сүм гэдэг. Ирэх чөлөөтэй байхдаа Христийн сүм битэл ганданд очиж үзээгүйгээд бод. Харин хоригдол болсныхоо дараа сүмд очих дуртай болсон. Колоноос сүмд байх нь харьцангуй амар амгалан бие сэтгэл ариус сайхан байдаг. Сүмийн гэлэнмаа ариун эцэг номлогч угтарч нартай ярилцахад хоригдлуудаас хамаагүй өөр. Сүмийн ариун эцэг Евгений ямагт хоригдлуудын тал зогсдог хүн байж лээ. Жишээлхэд сүмд орохын тулд зөвшөөрөл авна. Зарим үед зөвшөөрөл авахгүй ороход сүмийн эцэг Евгений цааш нь шоронгийн удирдлагуудад матж байсан удаагүй. Монголын лам хуврагууд хизээж шоронд очиж чин сэтгэлээсээ үйлчлэхгүй шүү дээ.
Тэд тангад төвд номоо уншихдаа олондоо ард иргэдээс их мөнгө саадаг. Харин Бурхны төлөө төрсөн хүн бол Евгений байлаа. Өргөдөл гомдол Монголд байгаа ар гэрлүүгөө холбоо ороход эцэг Евгений байнга тус болдог байсан. Чамтай хамт Бүсээр яд хамтлагийн дуучин Толоконникова байсан уу? Дуучин Толоконникова ариун газарт садар самуун дуудулсан гих хэрэгээр ял авсан. Түүнийг сүмд очиж баптизм хүртэж нүглийг нэгсгэхийг шоронгийн зүгээс хүсэж байсан авч тэр огт сүм рүү яваагүй. Тэр бүхэл камераас аж гарах дургүй. Мөн хорхоос зохиосон соёл олон түмний ажилд огтхонч оролцож байгаагүй. Жаахан их зантай. Харин нэрт тамирчин Евгений Хасис волейбол спортын тэмцээнд үргэлж оролцох дуртай. Хорхын шинжлэлээр үлгэрийн сэдвт 3 толгойтой луугийн дүрд Хасис тоглож байсан. Их хөгжилтэй бас нийтэж нэгэн. Ихэн үедээ дуучин Толоконников ирэхэд хоригдлууд сонирхож байсан. Гэвч түүний зан характараас болоод хоригдлууд тоохоо байсан. Харин PR хамтлагийн гишүүн Мария Алехиной шоронд очоод дуулшууд доошоо орж манайхны хэллэгээр нинж авсан. Тэр хорхын албаа агчд болон архаг хоригдлуудад маш их дарамтлуулж хурдан өөр шорон руу явуулахыг прокуророос гуйдаг байсан. Тэр анх Пермийн шоронгоос ирсэн өдрөө л хорхын удирдлагуудаа ам зурсан. Алехина бусад хоригдлын эрхчлөөний төлөө тэмцэж хорхын даргын занаанд орсон. Энд нэг зүйлийг хэлэхэд хоригдлын хувь заяа ганцхан хорхын дарганаар л өөрийн үзмжээр шийднэ. Тэгээд Пермийн шоронд хоригдож байхдаа эрх мэтэлтэй явсан түүнийг ИК-14 хорих эсрэгээрээ хүлээж авсан юм. ИК-14 шоронд бол Оросын эмэгтэйчүүдийн хорхоос хамгийн чанга хатуун. Гинтийн шалгалт, прокурорын шалгалт зэргээс айх хэрэггүй. Бүх юм хууль дүрмээрээ явагдана. Үүнээс хамгийн чанга шорон нь ИК-13 хорих гэдэг. Тэр шоронд сүрье бөөс ихтэй бас цэвэрс олддгүй гэж байгаа. Оросын шоронгийн ахуй хангамж хэрвээ 21-р зуун гарчхаад байхад эмэгтэйчүүдийн шоронд 7 хоногт ганцхан удаа л халуун үсэрнэ. Эмэгтэйчүүд болсон хойно хувийн ариун цэвэр сайн байхыг бодно. Оросын шоронгийн нэг бичгтэйгүй хууль бол хувийн ариун цэврээ захиагүй хүн дээшээ гарах боломжгүй. Тэнд аригчин гуйлгачийн хоригдлууд заван балиар байдлаасаа олж арга хэмжээнд байнга орно. Усанд орох цагаас өөр үед нууцаар усанд орсон бол рапорт өчөөд сахилгад суулгачихна. Мэдээж нүцгэлж байгаа дэрзинэн борохоогоор хайр наргүй нүднэ. 06 явхдаа ч харгалзагчаас зөвшөөрөл авна. Шорон нь 1000 гаруй хоригдлолтой. Хоригдлууд 2 хуваагдан 2 ээлжээр ажиллана. Өдөрт 3 цаг тутамд хоригдлуудын нэгдсэн тоо авна. Гайгүй гэсэн хоригдлууд нь 7 хоногт 1 удаа усанд орно. ИК-14 хорих 14 баригаттай байлаа. Хэртээ хувцас угааж чадчихваа юу? Хувцас угаах нь хориотой. Хэрвээ шоронд нууцаар хувцас угаасан бол өвтлээ ташуурдуулна. Сүрээ өвчин чигнээс үүддэг тул угаасан хувцасаар дамжин өвчин халтна гэж үздэг. Ганцхан зооны хашаанд л хувцасаа өлгөх ёстой. Гэвч мордов муж бол 100 намар бороо өгтэй нар багтай байдаг. Хоригдол болгон засангаас тавьж өгсөн 2 ээлжийн ногоон хувцастай. Нэг хувцасаа золионд гаргаад нөгөө хувцасаа чухал хэрэгтэй үедээ өмснө гэсэн үг. Гэхдээ л хоригдол болсон хойно хянагчийнхаа нүдийг хариулж байгаад хувцасаа хатааж амждаг. Усанд ордог шүршүүрийн өрөөг шүүхэр гэдэг. Оросын архаг аригчин Тараншанаас очсон хүүхнүүд усанд орох тун дургүй байдаг. Тэднийг зодож ташуурдаад арай гэж усанд оруулна. Шоронгийн захиргаа хянагч нарыг өдөрт сахилга зөрчил гаргасан 2-3 хэрэг илрүүлгээд ноором тогтоодог. Бүх зүйлийг ташуураар шийднэ. Шоронд эмэгтэй хоригдлуудыг ирчүүдээс тэгтлээ их ялахгүй дарамтлана. Баригад бүрт 101 майхан өгдөг. Толгоогоо ороох алчуур, ногоон пальто өмд, хар гутал. Хэрвээ өөр өнгийн алчуураар толгоогоо ороосон бол бөөйн болно. Өөр хувцас өмсөж болохгүй. Гэхдээ хүйтэн өвөл бол хорхын нэгдсэн хувцаснаас өөр дулаан хувцас өмсөхийг зөвшөөрнө. Жишээ нь ИК-14 шоронд банзал өмсөхийг зөвшөөрдөг. Чангын болон давтан хэрэгтнүүдийн ИК-2 шоронд зөвхөн банзал өмсөх ёстой. Тэнд 30 эмийн хүйтэнд ч гэсэн банзал өмснө гэсэн үг. Засангийн ял хүндөө. Өвөл бол цас цэвэрлэн, зооны жагсаалын талбай хорихын хувьд ариун дагшин газар. Тэнд цас битийл, ширхэг чулууч байх ёсгүй. Зарим үед 20 см зузаан цас орно. Өглөөний 6 цагаас шүүртэнэ. Удалгүй зооны хашаанд аврах том цасан уул тогтно. Цасыг зөөх хэрэгсэл байхгүй тул тэрвэрч зарим нь тор цүнхэнд хийгээд хашаанаас гаргаж хайна. Хоригдол хүүхнүүд баавал нэртэй цүнхтэй. Баавал дотроо цасаа зөөгөөд жирэлгэн. Яагаад гэвэл шоронгийн ялт нь нэг хоромч амрах ирэхгүй тул ажил хийж байгаа гаднах төрх нь тэр.
Жишээ нь хорхын удирдлага засны машин авчираад 10 минутын дотор жагсаалын талбайг цэвэрлэж болох боловч хоригдлуудыг ажилдаа байлгахын тулд ийм хачин зүйл сэтгэсэн. Зун болохоор нүцгэн гараараа зүлэг зэрлэг ногоо зулгаан хадуур өгөхгүй. Нэг удаа ИК-14 шоронгийн дарга хоригдлуудаар зүлгэн хэлгэнэ гэж солиороод 1000 хоригдлыг 3-7 хоног тамалсан. Оросын нэгдсэн орх ангийн дарга хурандаа Реймер ирнэ гэж зүлгэн хийх юм болов. Зүлгэн хийж дараа нь хорхын байрыг иж үрэн заслаа. Харамсалтай нөгөө хурандаа Реймер ирээгүй. Хавар намрын хувьд ял хэр хүнд вэ? Хавар намарт шавхаа шалбагтай зодтолтно. Асфальтын зам дээр тоостой байх ёсгүй. Ямар ч үед баг зэргийн чихтэй байх ёстой. Мэдээж шоронгийн зам гэж ямар олигтой юм байх вүлээ. Тэрийг махан гараараа засч цэвэрлэнэ. Хүний эрх ажилтнууд ирэх үү? Хүний эрх ажилтнууд цаасан дээр л байсан. Ямар нэгэн хүн ирлээч гэсэн хорхын зөвшөөрсөн газарт л очино. Манай шоронд талхны цех байлаа. Өлссөн хоригдлууд талхны цехээс гарч буй утааг үнэрлэх гээд очирлно. Гэхдээ талхны цехийн хажууд жорлон барьчихсан. Хоригдлуудын хүнснээс хорхын дарга нар шомпотоод талх боов хийж жирийн эргэдэд зарна. Эмнэлгийн тусламж хэрэгтэй үед ирэх үү? Удаан очирсны хүчинд хорхын эмчийн бараа гарч толгой болон даралт бууруулах юм аавна. Ар гэрээсээ нууцаар им хэрэглвэл тамираа тасартал нүдүүлнэ. Сүрээ өвчнөд хоригдлууд намайг очиход их байлаа. 7 хоногт нэг хоригдол сүрээгээр үхнэ. Хэсэг халуурч хөвтөд уушиг нь устж бурхан болдог юм билээ. Надтай галган байсан Оляг их бүсгүй уушиг нь устж нас барсан. Хорх ангийн зүгээс жилдээ нэг удаа сүрээгийн үзлэг цээжний зураг авах боловч тэр нь ямар ч үр дүн байхгүй. Сүрээ өвчтөе хүмүүсийг тусгаарлахгүй. Лио 3 гэдэг сүрээ өвчтөе хоригдлуудын шорон байсан. Тэнд өвчтөе хоригдлууд багтахгүй. Ингээд сүрээ тусахгүй тулд гайгүй хоригдлууд нь өөрийн гэсэн тавг халбахтай байх. Өөрсдөө аяг тавгаа угааж цэвэрлэх нь сүрээ болон бусад халдварт өвчин тусахгүй байх баталгаа. 3 жилийн өмнө хоригдлуудыг нэгдсэн галт тогоотой болгож аяг тавгийг нь хурааж авснаас сүрээ өвчин дэгдсэн юм. Шоронд халуус байнга байхгүй. Дээр нь ямар нэг бодис хийж хоригдлуудын тавг савыг ариутгах боломжгүй. Тиймээс сүрээ тусахгүй гэвэл халбаг тавг хоёрыг сайтар сожих хэрэгтэй. Бие дарамтлах үзэгдэл байдаг л үстэй. Байлгүй яах вэ? Өмгөөлөгч Светлана Бахменатай галган байсан. Ямар ч үед би хүний нутагт яваа болохоор хинээс ч айхгүй алдсан гэсэн зориг л намайг энэ шоронгоос эрүүл саруул авч гарна гэж боддог байлаа. Миний зүрх зориг Светлана таалагдсан гэсэн. Нүдэн дээр бусдыг зэкүүд буюу овгорууд үгээр хэлхий аргагүй доромжилж байхыг харсан хорхын албан хаагчид юу ч хараагүй юм шиг өнгөрдөг. Орос 2 социализмаас татгалзаад хүний эрхийг дээдлсэн нийгмийн замаар яваад 24 жил өнгөрчөөд байхад тэнд хуучин нийгмийн харгас бодлого шоронгийн янданд нь Сталины үеиг шиг хിവэрэл байна. Оросууд ер нь бага ястан дундад Аз татаруудад хулгайч хянагчгүй дээрлэхүү хандна. Нарсанд ч тэр наранд ч муу ялгаагүй. Фашист, нацист үзэл гаргана. Бас бидний ах нар гэж хүндэлдэг тэр хүмүүс ачир дээрээ харгас бүдүүлэг дээрэнгүү хүмүүс гэдгийг энэ дашрамд хэлхийг хүслээ. Хоригдлуудын дунд хайр сэтгэл бие хүчнэх явдал гарч байв. Эрэгтэй хоригдлуудыг бодвол хөөхнүүдийн шоронд харьцангуй хүчирхийл багтай. Гэхдээ зарим авгурууд дөнгөж 18-аас 19 настай охтыг дарамтлж боолоо болгох хүчнэх явдал гардаг юм билээ. Царайлаг хүүхнүүд өлсөөд ядраад ирэхээр хэн нэг том авгурын ивэлд орхоос өөр аргагүй болно. Оросын шоронд хүний эрх гэж ярих нь инээдэмтэй хэрэг шүү. Мөн лесби хүүхнүүд ч хоорондоо асуудал үүсгэж байсан. Гэхдээ энэ бүхэн маш нууц байдалд явагддаг.